Эрхэм үзэгч та бүхний амрыг мэдчилье. Хилжин студиэс бэлтгэн хүргэдэг Сүлэлт багны дэргэдээс нэвтрүүлэг 2019 оны хамгийн эхний дугаараа Монгол улсын хилийн 815 дугаар тэмдэг Сүлэлт багны дэргэдээс эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаараар бид эх орны үүдэн босго болсон хилийн тэнийг 108 дугаар ангийн алба үйл ажиллагааг үзэгч та бүхэндээ сурвалжлан үзүүлэх болно. Хилийн тэнийг 108 дугаар анги нь замын үдийн олон улсын шалган нэвтрүүлэх бомтоор зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн бомтын аюулгүй байдлыг хангахаас гадна улсын хилийн хариуцсан хэсэгт хил хамгаалалтыг зохион байгуулдаг. Замын үд шалган нэвтрүүлэх бомтын авто замын болон төмөр замын шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаа хэрхэн явагдаж, ямар үүргийг гүйцэтгэдэг талаар үзэгч та бүхэнд хүргэе. 2018 онд замын үдийн авто зам, төмөр замын бомтоор нийт 2 сая 400 мянган зорчигч, 1 сая 200 мянган тээвэр хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлсэн. Үүнийг 2017 оны онтой одоо харьцуулахад зорчигч 7%-аар, тээвэр хэрэгсэл 10%-аар тус өссөн үзүүлэлт байв. Ер нь сүүлийн үед бол авто замын бомт болон төмөр замын бомтоор нэвтэрж байгаа зорчигч тээвэр хэрэгслийн тоо бол тогтмол өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Мөн зөрчлүүдийн тухайд бол хилийн зөрчлийг илрүүлэлт 60% нэмэгдсэн. Үүнд бол одоо бусдын бичгийн баримт ашиглах, гадаад улсуудын хил нэвтэрсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдэх төрлийн зөрчлүүд бол нэлээд дугаарч мөн улсын бүртгэлийн ерхий газраас бусдын овогны регистрийн дугаарыг ашиглаад өөрийн зурагтай гадаад паспорт гаргуулж түүнийг одоо улсын хил нэвтрэхээр ашигласан зөрчлүүдийг бол манай шалгагч нар илрүүлж саатуулсан байна. Замын үдийн авто замын шалган нэвтрүүлэх бомтын үйл ажиллагаа зуны 3 сар болон баяр ёслолын үед эд ачаалал нь нэмэгддэг. Тухайлбал сар шинийн баяр төгссөн энэ үед өдөрт дунджаар 9500-аас 10,000 зорчигч, 2000-аас 2500 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байна. За замууд авто замын шалган хэвцээ 1992 оны 4 сарын 1-ээс хойш тасралтгүй өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. 2013 онд бомтын өргөт төлөвлөж ачааны болонд суулын автомашин гэсэн 2 терминалаар үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Ачаал ихсэн одоо үдид ачаалын баяр ёслол эхэлсэн үед мөн зуны удирлын үед болохоор хатааж байгаа чиглэлтэй 8 кабинет 8 шалгагч өдөржингөө сууж ажиллаж байгаа. Улсын хилээр орох чиглэлтэй 6 шалгагч өдөржингөө сууж ажиллаж байгаа. Гадаад жолоочийг шалгадаг зочдын баримтчилт манай байр орох чиглэлтэй нэмэгдүүлж чиглэлдээ бас нэмэгдүүлж ид ачаалал ажилладаг. Авто замын шалган нэвтрүүлэлтийн гарах чиглэлийн тээвэр хэрэгслийн одоо жолооч нарын хил нэвтрэх эрхийн баримтчиг одоо шалгалт яг одоо явагдаж байна. За уг шалгалтыг хийхдээ бид хил хамгаалалт ерхий газрын даргын 2017 оны А131 төр тушаалаар батлагдсан Монгол улсын хилээр зорчих тээвэр хэрэгслийг шалган нэвтрүүлэх журмын дагуу шалгалтыг хийж байна. Аян цандаа сайн явж байна уу? Шалганаар тэ өдөрт ер нь хэдэн удаа гардаг вэ? Өдөрт одоо нэг ойч хэрэгсээ ганц л гарч штэ. Тэ? Өдөр өглөө гараад тэгээд оройд орж ирэх юм штэ. Одоо яг энэ тэ авто замын шалган нэвтрүүлэх бомтын тэ ер нь үйл ажиллагаа ер нь ямар явагдаж байгаа вэ? Зүгээр боломжтой тавгүй шүү. Тэгээд энэ олон хүн амьтантай ч урсгалаараа сайхан л явж штэ. Тэ одоо ингээл энэ ганц том бомтоор ч хүн амьтан их явж явах чинь тэгээд энэ чинээгээр авч яах гэдэг ч болж штэ. Шалгалтын хувьд бол зүгээр байна уу? Тэжгүй хурдан байна. Харин тэн дээр одсонгүй штэ. Нэг хурдан гараад ирлээ, баярлалаа. Одоо яг энэ иш орж ирснээр бол урдныхаас арай хурдан болсон байна. Хурдан шуурхай үйлчилж байна, баярлалаа. Хилийн тэнийг 108 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тус тусын ажил үүргээ гүйцэтгэж, ачаалал ихтэй байсан ч авто замын шалган нэвтрүүлэх салбарын баримт бичгийн шалгагч нартай хэсэг хором хөөрөлснөө одоо хүргэе.
Дэслэгч Чимэд Аргачаагийн хувьд 15 жил баримт бичгийн шалгагчийн ажлыг хийж байгаа юм. 15 жилийн хугацаанд бол улсын хилээр нэг 60 гаруй орны 700 гаруй мянган зорчигч 15 орны 100 мянган тээврийн хэрэгслийг тэгээ баримт бичгийн 500 гаруй зуршлыг илрүүлсэн. Энэ шалгагч өдөр дунджаар одоо бүр ачааллгүй үедээ бол 500 зорчигч нэвтрүүлдэг. Ачаал ихтэй үед бол 1000-аас 1200, бүр 1300 зорчигч шалган нэвтрүүлдэг. Хилээ зорчиж байгаа иргэдэг улсын хилээр нэвтрэх эрх олгож байгаа. Хамгийн сүүлд манай байгууллага шалгагдаад паспортон дээр штамп дарагдаад та одоо Монгол улсын хилээр гарж ийна, Монгол улсын хилээр орж ийн, Монгол улсад орж ийна гэдгийг одоо эрх олгож байгаа одоо тэр нь хамгийн бахархалтай. Харин төмөр замын шалган нэвтрүүлэх салбар 24 цагийн байнгын үйл ажиллагаа явуулж өдөрт дунджаар 300-аас 350 зорчигч, оргил ачааллын үедээ 800-аас 1000 зорчигчийг улсын хилээр нэвтрүүлж байна. За замын үеийн төмөр замын шалган нэвтрүүлэлттэй 1956 оны 1-р сарын 1-ний өдрийн за бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Монгол ард улсын хилийн болон тэтгэврийн дийлэнх тухай засгийн газар хоорондын хэлцээг байгуулагдсан байна. За үүнээс хойш одоо нийтдээ 63 жилдээ үйл ажиллагаа зохион байгуулж явж байна. Одоо манай хил хамгаалах байгууллага болон одоо хилийн хэлтийн байгууллагууд хоорондоо харилцаа ажиллагаа нэлээд сайн. Одоо хил хамгаалах байгууллагын хувьд бол одоо зорчигч одоо үйлчлэл бүрэлдэхүүн тийм зорчигч одоо энэ тээврийн хэрэгслийнхэнд одоо ямар нэгэн хөдөлгөөлөхгүй төрийн шуурхай үйлчилж явуулдаг байгаа. За олон улсын зорчигчийн галт тэрэгний хэн шалгалтыг хийхийн өмнө хэн шалгалтын бүсийг тогтоож байгаа. Энийг бол тухайн галт тэрэг ирсэн үед галт тэрнээс 5 метрээр хайшаашаа хэн шалгалтын бүсийг тогтоож байгаа. Тэгээ сая бол манай шалгагчнууд бол одоо галт тэрэнд бол паспортуудаа шалгаад дууссан одоо чөтөд одоо нэг бүрчин толголт хийгээд тарааж өгөхөөр одоо ингэ орчоод байж байна. Ингэцдэг. За тэнийг Нэвтрүүлгийн энэ хэсэгтээ улсын ил хамгаалтыг 100% гэрээт хэлчдээр зохион байгуулдаг шалгалт хамгаалтын салбарын үйл ажиллагааг танилцуулах болно. Хилийн хариуцсан хэсэгт өдөрт дунджаар 55-аас 60 ачааны болон суудлын галт тэргэнд үзлэг шалгалт хийж улсын хилээр нэвтрүүлдэг байна. За хилийн 318 дугаар салбар нь улсын хилийн тодорхой хэсгийг хариуцсан хамгаалах, улсын хилээр нэвтрэх ачааны галт тэргийг шалган нэвтрүүлчийг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За үндсэн үүрэг маань юм байна. За дээрээс нь хил хамгаалалт байгууллагад нэвтрүүлж байгаа гэрээт хэлчний албанд бүрэн шилжсэн. Хил хамгаалтыг гэрээт хэлчний албаар зохион байгуулж байгаа. Тийм ололтой цэстэ байна. За тээврийн шалгах маань дүүргүүлж байгаа гэрээт хэлчт маань өдөрт дунджаар нэг 60-аас 70 тээврийн галт тэрэгний цуугааг шалган нэвтрүүлж байгаа. За энэ хугацаанд нийт 40 орчим километр алхаж үүрэг гүйцэтгэв. Сайн дурын үндсэн дээр гэрээт хэлчний алба хааж буй залуусын хувьд албандаа хандах хандлага нь хугацаа цэргийн алба хаагчдаас илүү байдаг. Тийм ч учраас улсын хилээр хязгаарласан болон хоригдсан байгалийн баялаг, мал амьтны түүхийд шашны холбогдлолтой эд зүйл гарахыг завдсан тохиолдол бүрийг амжилттай илрүүлсээр байна. Тээврийн маань үүрэг гүйцэтгэж ярьж улсын хилээр хоригдсан хязгаарласан бараа илрүүлсэн байгаа. Тэгээд хил хамгаалах ерөнхий газраас нав төр дэвтрүүцэл хилийн төлөө тэнгээр шагнасан байгаа. Одоо жил гарны өмнө 2017 оны 10 сард энэ ставд анх ирчээд үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо гарахчлалын тээврийг шалгах мананд үүрэг гүйцэтгэж хагаад баяжмал тийм төмрийн хөдөр очисон вагон дээрээс болохоор бугын ивэр илрүүлжсэн байхгүй. Тэр нь болохоор 80 кг орчим ивэр илрүүлжсэн. Тэрийг яаж нуусан байсан бэ гэхэлэр төмрийн хөдрөнд ор ингээ болцсон. Болоод одоо ингээ өсвийн дарцсан. Тэрийг одоо бид нар тийм шалгалтын багц хэрэгсэл одоо янз бүрийн сэтгүүр, тойлмол гэх мэтчлэн зүйлсүүд тэр сэтгүүрээр одоо сэтгэж жагаад тэрийг илрүүлжсэн. Дөнгөж гэрээ цэргийн албан дээрээ сар орчим болоод одоо улсын хилээр гарахыг хориглосон эцсүүл илрүүлээд хилийн төлөө тэмдэг дэвтрүүц цолоор шагнагдсан маань болохоор цаашдаа хил хамгаалах байгууллагад ажиллах маш их тийм урам зориг хэрчийг надгуулсан. Сүлжээ багны дэрэгдээс нэвтрүүлэг өргөжлөн үзэгч та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр бид бүхэн хуулийн тэнэг 108 дугаар ангийн хугацаа цэргийн алба хаагчид хилийн манаатай явж байгаатаас таарсан юм. Тэгэхээр алба хаагчдынхаа сэтгэгдэл ямар байгаа талаар үзэгч та бүхэндээ одоо хүргье. Өөрийгөө танилцуулахгүй юу?
Би 2018 оны 2 дугаар ээлжээс Улаанбаатар хот Баянгол дүүргээс татагдж ирсэн. Тэгээд энэ цэргийн албан дээрээ бол сэтгэл өндөр байна. За ер нь анх цэрэгт яагаад ирэхээр болсон? Өмнө бодож исэн одоо цэрэгт ирээд байгаа байдал хоёр чинь юугаараа ялгаатай байна? Цэргийн зарлан бол одоо 2 дахь ирж байгаа. Эхний зарлан дээр нь бол хүмүүс юу бас ондоо бариа. Тэгээд ер нь цэрэгт явахгүй дээ гэж бодож исэн. 2 дахь зарлан дээр нь би ер нь цэрэгт явчаад ирдгийм үү гэж бодоод цэрэгт ирсэн байгаа. Тэгээд цэрэгт ирээд бол хүмүүс ярьж исэн одоо байгаа сэтгэл бол шал өндөр. Өнөөдөр одоо явж байгаа сэтгэл бол өндөр байна л. Ер нь тийм ээ цэргийн алба хаагаагүй залуучуудтай хандаж ер нь юу гэж хэлмээр байна? Цэргийн алба хаагаагүй залуучуудтай бол цэрэгт ирээд бол тэгж хүмүүсийн ярьдаг шиг тиймэрхүү бол юу зүйл биш юм байх шүү л гэж хэлээ та. Цэргийн алба бол гоё алба байдаг юм байна. Ар гэрийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ? Ар гэрийнхэндээ за амар тайван сууж гараа хүүн ир цэргийн алба нэр төртэй хааж Монгол улсынхаа хэлийг хамгаалаад 10 сард халагдаад очиндаа л гэж хэлээ. За чиний хувьд өөрийгөө танилцуулахгүй юу? Би Сэлэнгагийн Чухлан цамаас 2018 оны 2 дугаар ээлжид татагдаад ирсэн ахлах байд төвшин баяр гэдэг. Би сургуулаа төгсөө шууд ирсэн. Анх цэргийн зарлан ирэхэд ер нь юу гэж хүлээж авсан бэ? Тэгэл тэнцвэл явна л гэсэн бодолтой байсан. Тэнцэхгүй бол тэгэл суридаа л гэж бодсон. Тэгээ тэнцээ шууд. Тэгээ цэргийн албанд ирсэн сэтгэл ямар байна? Цэргийн албан айгүй гоё юм. За ер нь эх орныхоо дархан хэлийг хамгаалж байхад ер нь ямар сэтгэл төрдгийг одоо энэ хөлийн зурвасаа дагаал алхаж байхад тийм ээ энэ бүх зүйлүүдийг би хамгаалж явна гэж бодохоор их сайхан сэтгэл төрдөг байх л та. Тийм. Тэгээд энэ урдаар хар хөлтнийг шихгүүлэхгүй л гэж бодож явж байгаа. Тэгэл ардлын бүрэлдэхүүндээ тэгэл артлаас харж байгаа. Ардар гүйчхий тэгэл байг тэгэл явдаг. Онжоо гэдэг үг нь бол отох нь болохоор хаач хизээч чиний хажууд байна. Ер нь цэрэгт ирээл жинхэнэ найз олдог гэсэн үнэл юм байна. Сүлжээ багны дэргэдээс нэвтрүүлгийн 2019 оны хамгийн эхний дугаар маань үргэлжилсээр байна. Тэгэхээр яг 2018-аас 2019 он солигдох торгон мөчөд тийм ээ эх орныхоо дархан хил дээр үүргээ гүйцэтгэж байгаад хил зөрчигчийг барьсан гэрээ тэлчинтэйгээ яг одоо үзэгч та бүхнийг уулзуулахад бэлэн болсон байна. Тэгэхээр өөрийгөө танилцуулахгүй юу? Гамалда өгтөгөө хардаг гэдэг би Улаанбаатар хот хилийн техник 164 дугаар ангид хугацаа зэрэг албааж сайн дурын үндсэн дээр гэрээ зэрэг алба хаахаар явуулж ирсэн. Тэгээ энэ ангид 2018 оны 11 сард ирээд он солигдоход мөчөд хүн барьсан байна баха. Үүрэг гүйцэтгэе явж явах цаанд хилцэрчж орж ирсэн байна. Зогс юу хүм? Хараад зогс юу юм гэж зогсоох гэж үтсэн. Тэгээ зогсохгүй болохоор хараалахаа дарахт мэддэг байрсан байгаа. Хойчууд хилийн харуулын байрлалаас дэслэгч үзлэн миний бие дэд төрөж оюун төгсгөн нарын хамт хил зөрчигчийн мөрөлдөрсөн газар руу шууж авч газар орон дээр нь хил зөрчигчийг саатуулсан байгаа. Хилчин хүн гэдэг ийм л сонор сэрэмжтэй хариуцлагатай байх ёстой. Шинэ он шинэ жилийн баяр болж эдэр ёсын хүйтэн жавар тачигнсан шүн хил зөрчигчийг саатуулсан манааны бүрэлдэхүүндээ цаашдын хил хамгаалах үйлсэд нь өндөр амжилт хүсье. Унсан газар шороо унган төрхтэй дархан хэлтэй. За Хилийн тэний 108 дугаар ангийн бас нэгэн онцлог бол албаны нохой сургалтын төвийг хажуудаа явуулдаг байгаа. Тэгэхээр танаас сургалтын төв ер нь хизэнээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Ямар чиглэлээр албаны нохойг ер нь сургаж дадлагжуулж байна вэ? Намайг дэслэгч баярдах гэдэг албаны нохой сургалтын төвийн сургагч хөшөөр ажилладаг. Манайхаа албаны нохой сургалтын төв нь 1997 оны 9 сард барьж ашиглалтанд орсон. Албаны нохой сургалтын төвийн зорилго Хилийн бомб дээр тусгай тэмдэглэлд бүлэгт үүрэг гүйцэтгэх чадвартай нохой Хилийн бомб дээр тээврийн эрсдэл үүсгэх шалгалтыг хориотой оруулах эд зүйл илрүүлэх, хил зөрчигчийг илрүүлэх, Хилийн зөрчил гарсан үед хил зөрчигчийн мөрөн дээр ажиллах чадвартай нохойнуудыг бэлдэх.
Хэлийн эрдлийн нохоо хэлийн зөрчил гарсан үед хэлийн эрэлтээр ажиллах чадвартай нохоо болон хэлийн харуулын нохоонуудыг бэлтгэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Албан нохоо сургалтын төв нь цагдаа онцгой үед ерөнхий газар бүх тусгай нохоо сургуулиудыг үндэслэж тэдний материалын газрыг үндэслэж сүүлийн сургалтын төвөөр баригдсан байгаа. За одоо ийшээ ороод хэдүүлээ сургалтын төвтэйгөө танилцъя тийм ээ. Манай албан нохоо сургалтын төв сургалтын явуулах бүрэн боломжоор хангагдсан. Энэний үндсэн дээрээс үйл ажиллагаа бол сургалтын төв барьж ашиглалтанд орсон байна. За малины үйлдвэрийн нохоо айны дуудлагатай хэрэгэлд үүрэг гүйцэтгэж байна. Бид нар сургалтаа өдөр болгон хэрэгэл дээр явуулдаг. Энэ албаны нохоог төсвөр хатуужилтаа болох, үүрэг гүйцэтгэх чадвартай болох, өндөр саатанд явах үүрэг гүйцэтгэх бүх боломжийг бүрдүүлж талаас сургалтаа явуулдаг. Малины үйлдвэрийн нохоогоо бид бас станцаар команд сургасан байгаа. Энэ хэлийн өрлөө үед үүрэг гүйцэтгэртэй хэл зөрчигч эрг хайх мөрөнд явж явах үед одоо станцаар бид одоо хажууд нь авч явах ойроос командлах боломжгүй үед станцтай байдаг. Бичил станц суулгах учраас станцаар команддаг зайнаас ингэж нохоогоо удирдах чадвартай болгож сургаж байгаа. Манай сургалт нь тээврийн хэрэгсэл үзэх шалгалт хийх, олсон эд зүйлээ харах хамгаалах. Тухайн үед манай ахлагч команд өгөөд эд зүйлээ хажууд хамгаалах команд өгөөд явсан нөхцөлд энэ гадна дотны ямар нэгэн хүн ирэхэд эд зүйлээ хамгаалж авах дадал бүрийн суусан байх хэвээр. Энэ ингийн ч байсан ямар нэгэн хүн ирэхэд бол тухайн нохоо эзнээсээ өөр хүний командаар тэр эд зүйлийг хүнд өгөхгүй хамгаалж авах хөрөг чиглэлээр сургагдаж байгаа. Бооны дуудлагатай нохоо 6 сартай багаас нь бид хэлийн эрдлийн чиглэлээр мөрөнд сурах сургалтыг өнөөдөр төлөвлөгөөний дагуу явуулж байгаа. Энэ бус нохоог бодох юм бол малины үйлдвэрийн нохоо нь бол маш өндөр чадвартай, албаны өндөртэй учраас мөрний чиглэлээр сургахад маш боломжтой байдаг. Бус нохоотой бол харьцуулшгүй маш өндөр чадвартай байдаг. Өнгөрч буй 2018 онд Хэлийн Тэний 108 дугаар анги говь зүйлийн бүсийн тэргүүний ангиар шалгарсан томоохон амжилт үзүүлсэн юм. Тэр чүүднээсээ өмнөд хэсгийн хил хамгаалтыг сайжруулахад цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэж ангийн захирагч хурандаа инхтер ярьлаа. Улсын хил хамгаалтыг зохион байгуулах үүргийг хэлжид хоногийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсний үр дүнд 2018 онд говь зүйлийн бүсийн тэргүүний анги болсон. За манай анги байгууллагын тэргүүний анги болсон гол одоо онцлог одоо шалтгаан бол хэлийн хариуцсан хэсэгт инженер техникийн байгууламжийг хил хамгаалтанд үр дүнтэй ашигласан одоо явдал байж байгаа. Нийт одоо гарсан зөрчлийг бид нэр 100% илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлсэн. 2019 онд хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн одоо томоохон зорилт байж байгаа. Хэлждийн нийгмийн баталгааг одоо бэхжүүлэх, үйл ажиллагааны шинжилгээг одоо эрчимжүүлэх юм ажил байж байгаа. Энэ 19 онд бол бид энэ хил хамгаалах байгууллагаас барьж байгаа бодлого чиглэлийг үргэлжлүүлээд анги хамт олнолоор тодорхой төлөвлөгөө гаргасан байж байгаа. Энийг одоо харилцаа ажиллагаатай байгууллага аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр бол хийж хэрэгжүүлэх бүрэн болцоотой гэж харж байгаа. Хэлийн Тэний 108 дугаар ангийн алба үйл ажиллагааг сурвалжилсан сүлд багны дэргэдээс нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчдээ.